Breaking up shouldn't be this hard. I just wanted a friend, so you can keep your heart. No more fights and no more debate. За сайн аа бүгд намайг сонсноо. Би айгүй гоё ирүүл харагдаж байгаа юм. Би сайн өнгөрсөн 3-4 сар өөртөө эдгэр хугацаа өгсөн. Тэгээд миний би болоо сэтгэл санаа маань айгүй сайн идэгсэн. Тэгээд одоо би видеогоо хийж эхлэхэд бэлэн болсон. Дахиад бэлэн болсон. Хамгийн сүүлд би студид танилцуулъя гэж хэлжсэн амар санаж байна. Тэгээд өнөөдөр танилцуулъя. Миний ширэж байгаа замбрааг байгаа. Гэхдээ яг хуу тэр чигээр байгаа чигээр нь явуулчих заяа. За ерөнхийдөө болохоор энэ миний студийн ширээ би энд ингэ суугаад тэгээ нөөдөөс ингэ нөгөө камераг тавиад ингэ ярьдаг шүү дээ. Тэгээд энэ болохоор миний интернет орчин дээр ажилладаг компьютер. Энэ нэлийн дээр яг уу энэ баг хэдэн настай болж 5-6 настай болж байгаа. Тэгээд би влогныхаа дугаарыг дугаарлаад тэгээд сэдвийн дараа нь бичээд ингээд өөртөө ингээд сануулгах гэж байгаа байхгүй. Тэгээд ингээд тавьчихж байгаа. Энэ болохоор миний видеого эдит хийдэг компьютер. Тэгээд энэ цугаад ерөнхийдөө бол ихэнх цаг энэ дээр өнгөрөө. Энэ болохоор яг ингээд зөөрийн хард диск мискнүүд байгаа. Энд очиндөө энэ хан дээр болохоор би нөгөө хийж байгаа ажлуудаа ингээд бичээд ингээд аачдаг. Тэгээд энэ дээр болохоор хүүхдүүдийн сургуулиас ч юм уу эсвэл ингээд appointment-ууд ч юм уу ингээд тэднийг мартахгүй тулд бас энэ дээр ингээд шигтэгчдэг. Энэ болохоор миний охин 1-р анги 2-р анги орох жилээ надад өгч ирсэн байна. Миний төрсөөр ширээний гэрэл энтлийн ширээ гэрэлтүүлнэ. Бас энтлийн ширээ гэрэлтүүлнэ. Зур харагданы сав тэгээд миний төртөө үзэгний хард би үт хийцэн. Энэ болохоор 9 цаг 15 минут 9 цаг. Миний шүтэн манай өвөө байдаг богдод байлдаж байсан тийм хүн байгаа. Одоо байхгүй л те. Whiteboard энэ дээр ингээд янз бүрийн төлөвлөсөн юм байх юм бол олцоо нөгөө нэг хийж байгаа ажилтайгаа холбоотой юм. Нот тавьдаг тэгээд календартай. Тэгээд нэг би орд юусэн ашиглаагүй 3-4 сар би юу ч хийгээгүй юм чинь. Энэ ерөнхийдөө бол нэг ширээ. Тэгээд PC тавьцаахгүй яа тэгэхээр миний компьютер дандаа Mac их. Тэгээд Mac дээр ажиллахгүй бас програмууд эсвэл уншдаггүй нөө файлууд байдаг юм болохоор энэ дээр PC дээр ажиллах хэрэг гарвал энд ингээд суугаад ажилладаг. Энэ болохоор дээр үе 8 мм-ийн камера. Манай найз өгч ирсэн. Тэгээд би айгүй хайртай. Энэ болохоор би уг нь аль төлөвлөгөө нь бол нөгөө юу наанаж өгсөн байхгүй. Гоё ингээ меморинуудаа ингээ зураг болгоод наана гэдэг уг нь төлөвлөж ирсэн. Тэгээд зураг болохоор одоо ингээ дандаа дижитал ертөнцид дижитал хэлбэрээр байдаг болохоор нэг нааж амжихгүй байгаа. Төрийн жүжигчний шалгууралт болж байгаа юм бол тэрэнд бас видео өгж явуулдаг. Хана бэкдроптай байх хэрэгтэй. Тэгээд энд би нөгөө камера заагаад би нөгөө дүрийнхаа юунуудыг текстүүдийг тавьчаад тэгээд би камера заачаад энд загсаад ингээд бичлэг хийдэг байхгүй юу. Тэгээд тэр бичлэгээ нөгөө дүр сонголтын баг руу нөгөө кастинг руу явуулдаг байхгүй юу. Шалгууралтад болохоор би надад бол цөөхөн санал ирнэ жилд нэг 2 муу 1 ч юм уу тэгжлэрнэ. Энэ гэрэл болохоор миний анхны гэрэл анх одоо би ийм гэрэл авч ирсэн. Тэгээд энэ тарыг болохоор би өөрөө хийчихсэн аахгүй юу. Нэг гоё шулуун тусдаг яг энэ зэрэг рүү тусдаг. Ингээд хийсэн.
Энэ backdrop уг нь байх ёсгүй уг нь. Энэ болохоор миний анхны камера. Би энийг 1991 оноос хойш хэрэглэж байсан. Тэгээд Zenith гэдэг камера, Zenith ET гэдэг Орсын камер. Тэгээд цаана миний түлхүү хэрэглэдэг 3 дуран байгаа. 1635, 1755, тэгээд 50 мм-ийн ийм 3 хамгийн их хэрэглэдэг линзүүд. Анхны видео камера 90 оны ихэр л худалдаанд гарсан камера шүү дээ. Энэ болохоор бас миний pocket camera энэ одоо хүртэл ажилладаг. Батарей дууссан юм шиг байна. Ой, ажиллаж шít. Энэ бас видео аавна. Айгуу сайн HD видео. Тэгээд бас айгуу дайгуу тод гарна шүү. Бусна болохоор яг зүгээр барагтаа хэрэгэлдэггүй дурангууд байгаа. Charging station ингээд батарейгаа дуусангууд би ингээд бид нар дээр ингээд зэмлэлтүүд 1 2 3 4 5 6 7 8 9 10 нэг 10 зэмлэлч байна. Миний нөгөө edit хийхдээ хэрэгэлдэг чихэж edit хийхдээ ч юм уу ингээд тоглоом тоглохдоо ч гэсэн хэрэгэлдэг чихэж тэгээд бүр ингээд хооч ирсэн ингээд илэгдэт мэгтэй. Тэгээд энэ нөгөө хэрэв хоёр дахь хүнэн сонсъё гэх юм бол энэ бас надад нэг чихэж байгаа. Энэ болохоор Bluetooth-ээр ингээд шууд компьютертэй холбочихно. Тэгээ энэ хоёр адилхан чивчлэлтэй. Тэгээд тийм энийг би өөрөө хийсэн. Энэ харимтгай төмөрцөөр ингээд хийцэн хоёрыг хийж аваад ингээд энэ хоёр талтай. Ингээд доо оруулахдаа би энийг нэг гараас тавьж агаад тэгээд энэ дээр болохоор нэг хард дискнүүд байгаа. 3 TB-ний хард байгаа. Энэ болохоор дандаа миний дээр үеийн залуу малуу үеийн тийм бичлэг зурагнууд хүүхдүүдийн багын бичлэг зурагнууд байдаг байхгүй. Тэгээд эндээ ингээ энэ ч яг энэ болохоор миний electric skateboard миний хамгийн дуртай унаа. Энэ 25 майл цаг гэдэг чинь одоо хэдэн километр цаг юм тэгэхгүй. Хурдтай тэгээд бас нэг 20 орчим майл зайтай явна. Энэ миний хамгийн дуртай хэрэглэх хамгийн дуртай skateboard Mipo гэдэг skateboard аа. Энэ болохоор би ингээд ойр зур нийтийн унаа ч юм уу такси мэсийн цогтоо аваа явчих юм бол тэгээд тэрнээсээ буугаад цаашаа явах юм биш. Энэ ингээд аваа явах ялбар юм юу байхгүй. Skateboard байхгүй. Энэ болохоор манай хүүгийн манай хүү нөгөө нэг skateboard trick-мэрийг үзүүлдэг байхгүй. Тэгээд би энэ буугаад авцгаахгүй бас туршиж үзэх. Тэгээ би нэг сайн чадахгүй л тоо. Миний зүгээр намын сан. Гэтэ энд нэг юм байгаа. Энэ дэлгэц. Уг нь бол машины ухрах камераны дэлгэц. Тэгээд би энийг болохоор ингээ утас ингэж сүглээд энэ камертай авахгүй. Тэгээд энэ камерны ингээд камер би ингээд утас аруулаад тэгээд ингээд машины ухрах камераар хийцэхгүй. Энэ хэсэг маань болохоор ордон зочны өр байсан. Тэгээд эндээ зурагттай, дивантай, грэслатай тагвар мавртай тэгээд ерөөсөө хинч ашиглахаа байлчсан. Ягаад тэгэхээр манайх 3 бедрум байхгүй. Тэгээд манай 3 хүүхдүүдийн нэгээр нь ороод ингээд эзэмшчихсэн. Би master bedroom бага охинтойгоо ингээд ширэлдэг гэсэн чинь охин маань жоохон том болоод тэгээд өөрөө бас privacy амар их шаардаа. Тэгээд одоо бол би тийшээ унтах гэж юм хувцас айлгчл бараг ордог. Тэгээд надад болохоор ингээ өөр ингэсэн хувийн орон зай амар их дутагтаад. Тийм болохоор би ингээд эндээс ингээд тавилга мавилга бүх юма гаргаж хаяад тэгээд оронд нь ингээд өөртөө зориулсан юм орон зай үүсгээд юм студ бий болгосон. Тэгээд эндээ ч гэсэн би маш их баяртай байдаг. Би яг энд ингээ яг өөрийнхоороо яг ингээд өөрийнхөө хийгсэн юм хийгээд ингээ амар тайван байж чаддаг болохоор энэ надад миний хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Тэгээд би өнөөдөр студид ерөнхийд нь ингээд танилцуулаад дуусчлаа. Студид минь зочилсан та бүхэндээ маш их баярлалаа. Хамгийн гол нь миний влог ингээд аль биесээр цагийн хуваарийн дагуу ингээд явж одоо өнөөдрөөс эхлээд явна. Тийм болохоор та бүхэн маань
үзэж байгаарай. Тэгээд 7 хоног болгоны нэгдэх 4-р өдөр YouTube суугаар уулзч бай. Нэгтгэж